ишлэлээр за интернетээс хэрхэн зураг татах, за татсан зураг хэрхэн Scratch тоглоом руугаа оруулах талаар ерөөдөө үзье. За эхнээс нь бүгдээрээ Google руугаа ороод за хайх зургийнхаа нэрийг ерөөдөө бичнэ. За мангасыг биччихье. За ингээ ерөөдөө зургууд маань гараад ир чинь. За бид нар бол яг тодорхой дүр sprite хайх гэж байгаа учраас за PNG гэдэг хайчи. За PNG маань бидний бол өмнөх хуудснаар арийнхын дэвсгэр байхгүй зургуудыг бол харуулдаг. За энэ дэр нэрээ буруучсан байна. За одоо бүгдээрээ за энийг татаж авъя. За татаж авах нь бол mouse 2-оор дараад за save image as гэдгээ дарна. За зүүн талаас одоо аль хавцанд хадлах чинь вэ гэдэг одоо их нээлж сонгоно. За download гэдэг хавц руу орох юм байна. За энэ дээр одоо бүгдээрээ за зургийнхаа нэрийг өгнө гэсэн файлынхаа нэрийг. За red amount гэдгээр нь биччихье. За ингээд бидний хувьд зураг маань ерөөдөө татагчлаа. За одоо энэ татагдсан зураг хэрхэн оруулах вэ гэдэг одоо үзье. За эхлээд project шинээр нээ. За эхлээд project-а бүгдээр нэрлэнэ. За Mongoose гэд нэрлэлчээ. За файлаа оруулж ирэхдээ за sprite оруулдаг хэсгийнхаа энэ хамгийн дээрээс upload sprite гэж байгаа. За энэ нь болохоор бид нэр компьютероос ямар нэгэн файлыг оруулахдаа энийг ашиглана. За энэ дээрээ дарлаа. За эхлээд хавцаа дарчээ. За download гэдэг хавцсан дотор Mongoose гэдэг ингээд байж гин. За open нэгэд оруулаад ирээ. За ингээд бидний хувьд дөрөв яах нь оруулаад ирлээ гэсэн үг. За одоо PNG гэдэг өргөтгөлийн маань хувьд яаж ийнэ гэхээр за ардаа ямар нэгэн одоо background дэвсгэр байхгүй байна. За хэрвээ background дэвсгэртэй байвал яах вэ гэдэг бүгдээрээ үзье. За JPG нэхэд юм цагаан өнгийн хүрээтэй байгаадаг тийм ээ. За одоо энийг татаж аваад за манг 2 гэж татгалчээ. За одоо оруулахын тулд Spider mouse авч жагаад хамгийн дээс upload гэдгийг дарах юм байна. За энд ерөөхдөө харагдаж байна. За бид нар баруун дэд булангаас нэрийг нь бичээд яах нь бас өөрсдийнхөө файлыг гаргаад ирж болно гэсэн үг. За нэрээс буруу бичсэн л байна те. За одоо эндээс бүгдээрээ арын дэвсгэрийг яаж арилгах вэ гэдгийг одоо үзье. За эхлээд custom руугаа орно. За бидний custom нь болохоор юм цагаан дэвсгэртэй байгаад байна тийм ээ. За тэгэхээр энийг бүгдээрээ хамгийн эхлээд fill гэдэг дээр дараад за ямар өнгөөр дүүрэх вэ гэдгийг бол эндээс сонгоно гэсэн үг. За шууд ийм өнгө гэдэг ч юм уу те. За Windows Z-д дарж агаад за одоо эндээс бүгдээрээ зүүндэд булангийнхаа энийг дарчихна. За тэгээд одоо арилгаж байгаа өнгөн дээрээ дарна гэсэн үг. За ингээд дарлаа. За бидний хувьд яах нь вэ? За одоо эндээс цэвэрлэх хэрэг гарна. За энэ цэвэрлэгийг болохоор бүгдээ энэ баллуураар ерөөхдөө хийнэ гэсэн үг. За ингэж арилгах нь. За энэ бол бидний хувьд бол нэлээд төвөгтэй байна те. Тийм учраас за интернетээс бид нар хайхдаа PNG зургийг сонгоод за тухайн PNG зургийг авах нь татах нь чухал байх нэ.